Дэлхийн монголчуудын Эмбил радио 88.1 хөтөлбөрөн дээр сувгат харуулан сонсож буй эрхэм сонсч үзэгчдийн энэ өдрийн ямар амгалан дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгчдэнд шууд хүрдэг. Өнөөдөр 2022 оны 11-р сарын 14-ний даваа гарагийн Яна нэвтрүүлэг инхүү эхэлж байна. Студид хөтлөгч Гэрлээ Номой хаш зандаа за найруулагчаар Амгаланбаатарын ганц гонор ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Сорбус Ботокс за мөн хуульч ярсоор халуун аршаан сувилал хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань яаж наснаасаа залуу харагдах вэ гэдэг сэдвээр ярилцсанаа. За маргааш ажилдаа ирэхдээ наснаасаа залуу харагдана шүү гэдэг үүргийг манай продюсер өгсөн. За яацгаах вэ зандаа хүү. Маргаашийн дотор юм. Би үсээ 2 баг. Тэрээ. За нэмэгс эхлэе. Би угаасаа хамгийн амархны юм бэ. Би үсээ дээр ингээ 2 баг. За. Тэгээд чи ер нь хэд орчим насн дээр очих гээд байгаа? Хідээс хэд орчим нас руу? 18. За. Тэгээд богинохоо гоё одоо юуп гомсож байна. За. Тэгээ гоё цагаан цамц өвснө. Цагаан цамц чи ер нь нөгөө сурчиг харагдуулдаг штэ. Тэгэл болоо. Тэгээд ахаа гэж. Халууны баяр эдрээр нэг диско энтерд орохоор нэг сонь үсээ 2 болсон нэг ананер байдаг те тэр шиг харагдав. Үсээ 2 боцоо ананер ямар муухай юм бэ? За яах вэ хатагч. За гашаа. Надад юу ч нэмэргүй юм чинь би зүгээр хурц ирээл. За ёо ах нь насаа бодлоо хийсэн юм аа. Ажил авахгүй байх гэж бодоод ах нь 82 дээ шүү дээ. Хата өсөө хараад бодволч. Хар ус амар залуу харагдвал. Уу яах юм бэ 82 тэгээд илчиж байгаа юм чинь. Би та чинь 82 дээ юм уу? Насаа нэмээ хэлчихвэл угаасаа наснаас залуу харагдаж шүү дээ. Хамаагүй залуу харагдаж шүү. Гоё тоггүй шүү дээ. За ястаа гоё арга байна. За зандаа. За ямар ч байсан үсээс суулна. Үсээс суулахаар угаасаа нэг 5 сараар залуухан болчихсон. Сахлаа усаална. Яг бүр хусаж болохгүй. Сахлаа усчуул болсон залуу харагдана. Даан чи нөгөө тархлаад давхар ирүүтэй болсон байхгүй. Тэрийг нь ухаж ирүү сахлаа уруулдаг байхгүй. Та ингээ сахлаа ингээ хараар бодволч. Тэгэхээр бүр залуухан харагдана. Энэ нэг мэддэхгүй. За яг болох юм. За өөр чинь яах вэ? Тэгээд нэг ямар ч юм хийж болохгүй. Одоо угс маргаашийн дотор гэж юм чинь. Юм мэдэх болохоор Туранхаа 1 кг туран зэ. Тий, яг зөв. 1 кг турнаа гэж чинь ядаж л 1-3 сараар залуухаар сэрг юм яриад байх юм. Хараа над чи ингэ таргалаад ирнэ штэ. Ингээ ямар ч өрчлөг болчихж байгаа байхгүй юу? ингээ дүүрээд ингээд үрчтэй гэж ингээд дэлээд ирж байгаа байхгүй юу? Тэг гоё штэ. Таргалах басаа. Нэг хөөрхөн болбраа. тэгээд нэг ийм залуу байгаа үстэй. сарвштай мал байдаг шүү дээ нэг ингээд тэгшэрдгүй ингээд нэг ийм тий. хипхопууд үзсэн тэрийг өмсөж жоохон хажууч шалгаж тавиад нэг эсвэл нэг яг тийм нэг балаа хөгшөө харагддаг хөгшин мөчлөө тийм өмсдөг хүн шиг харагддаг. Яа тийм аа. Инээдүрээс цагаан үстэй ч шиг тий. Гизгээ хоёр тийш олсон тэгээд надад зохин штэ. Надад зохин. Йоо, илэг аваач. За би маргааш зур гэсэн штэ тий. Гяс одоо ингээд эфир тараал дуусаад ажил цаг дуусч амчаа гүйж гараад ямар ч гэсэн нэг удаа гяснаас очиод гоошоод орчихно. Гоошоод орохоор жоохон ч гэсэн нөгөө V хэлбэрт ороод нөгөө ингээд нүүрний хаван буулгаад өгнө штэ тий. Нэг удаагийн орчихсон нөлөөлнө. Гоошоо гэдэг нэг нүүрний массаж гэдэг. Хөөе би орчих. За намайг дагаад яваа. бид гурав ойжлцсан. Гоошоо гэдэг юм чулуугаар массаж гэдэг байхгүй юу? За тэгээд газ тэрэнд орчин. 10 орох юм бол бүр тасархаа болно. Годамшаас чулуу авч байгаа. Гурваа гаргасан. Хөөе замдаа битээ хэлээд яах вэ? Өгшөө харагдуулъя. Би нэр хүнсний дэлгүүр орох юм байна. Маш. Та чи сая үлснэ гээд байгаагүй юм. Хад шүү дээ. Хүнсний дэлгүүр ороод өгөрцөө явна. Тэгээд нүдэн дээр тавина. Яг яадаг мэдэхгүй. За энийг тэгэнгүүтээ тэгээ газ гоошоод очиж ороод за тэгэнгүүтээ юу яана? Үсээ шулуунаар эндүүднэ. За тэгээ нүрээ бодохгүй. Нүрээ бодчихоор
айгүй урт болчдөг байхгүй юу? Гээ та нүүрийнхаа будагны өнгийг л өөрчлөх хэрэгтэй. Тэгээд ягаан, цайвар, тийм өнгө. Одоо зөвлөгөө өгч байгаа. Гоцоо ягаар болоо заяа. Нөгөө мега ами хоёр эффект орохдоо ингээ яга хатарт болоод ордог шүү. Тийм шиг хойлоо гоё. Үгүй би тийм болохгүй. Халиалагч харагдаад Ягаад ч хөгшин. За гэрлээ. Чи одоо ингээд бодгор чинь одоо ингээд хөгшин харагдаад идэг юм бол чи хөгшин харагдах дуртай байдаг юм уу? Гүй аха. Бодоод идэг юм уу? Гүй аха юу? Хүн чи залуу харагдахыг л боддог. Гүй Яаж бодсон? хэцүү. Аха тэр чинь хэцүү. Одоо та тэр нөгөө нэг бид нар нөгөө нэг сүлд нөгөө сонгогдоод нөгөө сонсогчтой хоол идсэн штэ. Тэр бөөнөр агуулсан зургийг хараарай заяа. Тэнд донд чи би ингээд сэгсийц ямар ч будаггүй зогсож байгаа штэ. Яг намайг ажиж жоохоо хөш ингээд зогсож байгаа байхгүй. Намайг нээд гэж бодоод. Та нар яг хоёр идэгтэй юм байх чи. Ингээд шидэд. Чи байсан юм. Би одоо чамайг намайг охин байна гэж. За ямар ч гэсэн гуашаад ороод аавн тэгээд яг бас тэгээд зандаа шиг тэр оройдоо хоол идэхгүй маргааш өглөө нь хоол идэхгүй. Тэгээд амир өссөн хүмүүс цалаахан харагдах чухал биш болчих юм шүү. Бид нар өсч чаддсан юм аа. Өдрийн хоол хийцээ. Манай насныхан өсөж чаддсан юм аа. Дайд явсан хүмүүс шүү дээ. Би бол харин чи эсвэл хаглаа. Тэгээ ямар ч хүчлээг бол. За дараагийнхаа асуулт руу орлоо. За тэгвэл ийм маргамж байгаа. Номоо бол бүр ингээд нөө халгууны баярт ирж байгаа юм шиг болж ирэх юм байна. Хашиг болохоор усан дээр ингээд цагаан копро. Хашиг болохоор өөрийгөө 82 настайг хэлчих юм байна. За окей. За. Өгөрцөө 50-нууд. За дараагийн асуулт. Гэр бүлийн хүн нь өөрөөс нь олон дүү байвал дагаад залуучдаг гэдэг яриа ортой юу гинэ? Ортой шүү. Хазаа. Ортой. Танаа нөхөр чамд залуу юм уу? Манай нөхөр надаас авахгүй юу? Тэгээд тэгэнгүүт одоо ерөөсөө хосоо чамаас дүү юм шиг харагддаг шүү дээ. Би яг ч гэсэн гэж боддог байсан. харин яг тий чинь миний байхгүй юу? Би залуухан болгоод нөхрөө залуухан харагдуулаад байгаа байхгүй юу? Хэр ах нууц шил. Надаас 3 ах. За. Тэгэнгүүт үеийнхнээс чи яаж юм өгөх юм дээс. үеийнхнээс амар залуу харагдаа заяа. Тэгээ би нөхөртөөгөө одоо ингэж чацсан юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Их чинь юм шиг. Хитрхи залууч болчихгүй. Тэ яг энэ цамцаа хөмсөд яваад их чинь харагдаад байна. Чи цамцтай яваад. За. Тэгэхээр чи залууч болсон байх нэ. Тий би бүр одоо цаашид улам залуучууд байл явах чамаас. Надаас залуучууд би төдгсээ 2 аваа. Оо чи тэр чи үсээ 2 уус их чинь л харагдчих. Юу яадгийг би яадаг ш мэдгүй. Үнэн баха. Ер нь бол би биендээ уусдаг гэдэг гэж ярьдаг шүү дээ. Тийм тэгээд хэд бүр нөгөө одоо 20 морин насны зөрүүтэй ингээд ах хүнтэй суудсан бол нөхрөө дагаадаас те намтай те бүр ингээд бас оворчуу болчдөг. Хэрвээ мэдээж одоо би одоо жишээлбэл те 90-ад оны залуута гэр бүл боллоо гэхэд мэдээж одоо тэрэндээ бас ингээд аятайхан харагдах гад улам дагаж ингээд залуужаад янз бүрийн юм хэрэглээл ингээд аль болох гоё залуу харагдах л хичээж шүү. Би одоо гэж Монгол орон даяар өөрийгөө рекламдаж болно. Юу паспортаа худлаа хийгээд те одоо 40 он төрсөн гэдэг. Тэгээд энэ яг жинхэнэ миний нас гэдэг тавьчих. Цаашаа 82-тэй гэдэг. Наснаас тэгсэн чинь нэг хүн тэгвэл наснаас залуу харж байна. Далтай юм шиг харж байна гэж яг. Ой, их юм штэ. Их юм штэ. Гэхдээ бас нөгөө нэг юу чухал айгуу чухал нөгөө яриа айгуу чухал, сэтгэлгээ бас айгуу чухал. Тэмүүтэ одоо нөгөө нэг энэ штэ одооны хүүхдүүд тэгээ залуучуудтай хандаж хэлэхэд тэгэл явчих юм бол заац тэгээ дуус. Ер нь бол хөгшөрж гинэ л гэж ойлгочих өөрийгөө. Би харин яг тэгж яриад хэлсэн. Аяа хоёртой юм чинь. Хасч залуучууд. Одооны 50 хэдэн настай хүүхдүүд харин энэ 60-тай годсон юмнууд одоо үсээ хоёр уучаад.
Яа. За манай найруулагч санал асуулга оруулсан 4 хөтлөгчийн хин нь наснаасаа залуу харагддаг вэ? Хааш номин зандаа гэрлээ. За манайхан санал асуулганд эцэгтэй оролцоорой. Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Sorbus Botox. За яг энэ сэдвтэ тааруулаа да. Тэгэхгүй Botox-ыг гэжтэй хүмүүс зөвхөн хүүхнүүд хийлгдэг те ингээл нүүр мөр. Эр хүн хийлгдэг. Тэгсэн чинь үгүй эрүүл мэндийн зорилгоор нь штэ те. Одоо бүр хуян багасгаж мөрний үнцэг гаргах, шилб нарийсгах, дээрэс нь нөгөө нэг сух цавны хөлдрөлт арилгах те одоо нөгөө. Тийм. За хулмсдахыг тийм үү. 4-6 сарын хугацаанд огт төлрөхгүй ингээ хуурай гой таата мэдрэмж төрүүлэх нь. Бүр толгоон нөгөө өвдөлтийг намдаах те нөгөө нүүрний саажилт үүсчдэг те нөгөө харуулт маруултаас те. За тэрний тэр нөгөө энэ хоёр талын тэгш бус хэмээг ингээд засах масах гэдэг юм олон залтаар хийгддэг байгаа байхгүй юу? Ёстос сонсож байгаа. Botox шигтэй яг юу юм? Гэхдээ одоо энэ арсичлан чангалдаг юм гэж л бодоод байгаа шүү дээ. За нэг тийм тариал гэж бодоод байгаа шүү, тийм үү? За ер нь бол яштэй те нөгөө нүүрний булчингийн агшилтын хөдөлгөөнөөс үүссэн нөгөө үргэлжлээд нээлгэхтэй одоо чинь энэ хүмсэг энэ дунд ингээд ийм зураас үүсэж штэ те тэнгууд босоо үргэлжлээ тэгээд тухай бас байнга өргөдгөөс нөгөө ийм хөндлөн үрчлээс гардаг штэ те ийм үрчлээс за нүдний хоёр талын нөгөө нэг цацраг үрчлээ штэ ингээ энийхээр ингэж гардаг ийм үрчлээ аха тэнгууд нөгөө хамрын голын энэ үрчлээ одоо эн чинь энэ зураас ч юм бол хөвгчрэлтэй штэ яг хөвшрөөд ирэнгүүт гарч ирдэг байхгүй. За энэ минь. За тэгэнгүүтээ. Нэг бүр амар пop. Тэгээ ер нь амар олон ийм цэг рүү ингэж хийх боломжтой байгаа байхгүй юу? Ер нь бол. За гоо сайхны хувьд бол энэ штэ саний минь ярьсан чинь. Одоо та ярьсан штэ тий нүүрний тэгш бус хэм өөрчлөгддөг гэдэг. Ер нь хүмүүсийн нүүрний тэгш бус хэм нь ингээд угаасаа хэмээ алдсан байдаг гинэ. Жишээлбэл одоо бид нар хоолоо идэх дээл ядахта би одоо чинь баруун талаар иддэг байхгүй юу. Тэгэхээр миний баруун талын завж илүү одоо булчинтай байдаг гэсэн үг. Ингээ илүү бондгор байхгүй юу. Тэгээд тэнгууд тийм биш үү. Тэгээ яг ингэнээс ихлүүлээл ингээл унтахтаа нэг талаараа унтах, идэхдээ нэг талаараа идэх гэл ингэнээс авах шалтгаалаад хэмжээ өөр угаасаа алдагдсан байдаг гэж байгаа байхгүй юу. Энэ хар нүдэн аягүй сайн мэддэн шүү дээ. Энэ хүний нүүр нь энэ том энэ жижиг байдаг. Яг би бүр хараад мэддэггүй. Хараа сайтлах. Гоо сайханч нар болон ер нь нөгөө нэг энэ хүмүүс анзаардаг хүмүүс мэддэг шүү. Мейкап хийдэг хүмүүсээс амар сайн анзаардаг те. Номоо бол айгу сайн мэддэг байхгүй юу. Одоо номоо ч нүр боддог шүү те. За хэлгийг юу хаана очих вэ? За хаана очих вэ гэхлээр Sorbus имлэг Шангрилагаас Натур явах зам дагуу. За сайн сонсоод аваарай. Шинэ үе сургуулийн зүүн тал танаа гэрийн тийш юм биш үү нэмэ. Дипломат байр 5 давхарт нэг давхарт нь пицца Tom and Tom кофе шоп байдаг гэж. Хүй нөгөө нэг юу байдаг мөн үү? Нөгөө хард рокийн яг Тэнгэрийн цагийн зүүн талд гэсэн үг юм байл да. Тэнгэрийн цаг гэдэг нь яагаад амар төөрүүлээд байна. Тийм шүү дээ. Хааны дипломат чинь дипломат гэдэг нэртэй угаас орон сууц байдаг. Тийм. За одоо жишээлбэл ингээд юу юм байл та натурын гүүр гэж байгаа. Угаасаа натурын гүүрээ чи ингээд явж итэл одоо нөгөө нэг ертөнцийн зүгээр халдварт руу явж байгаагаар би төсөөлж байгаа шүү заа юу. Шангрилагаас халдварт руу явж байхад зүүн гар талд маань шинэ сургуулаа мэдэж байна уу? Шинэ үе сургууль байдаг байхгүй юу? Шинэ үе сургуультайгаа игнээд одоо нөгөө пицца хаа, Томос цаатай юуна ресторан гэдэг бүгдээрээ байдаг. Энийг давхарт юу ингээд юу тэрнийхэн дээд давхарт нь байна шүү дээ. Тийм байна. Зам дагуу байгаа. Айн тэгвэл нөгөө нэг Микика ресторанта байр мөн үү? Яг тэр чинь хойно нь байдаг юм. Хойно нь юм уу? За. За тэгэнгүүтээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл манайхан 70 45 гэдэг дугаараас аваарай. 70 45. Тэгээ одоо бүр заяа ингэж байгаа юм байна. Эднийх хямдрал зарлцсан. Ер нь бол эднийх айгүй хямдхан идэг. Тэнгүүтээ бүр тэрнээсээ дахиад 30% хямдарсан байгаа юм шүү манайхаа. За ингээд Sorbus эрүүл бас үзэсгэлэнтэй гэсэн уриатаагаар Sorbus-ийн Botox хамтран ажиллаж байна. Явцад одоо жишээлбэл нөгөө нэг би яг одоо ингээд шинжлүүлэх хэрэгтэй байх нь шүү дээ тий. Botox хийлгэж болох юм уу болохгүй юм уу? Одоо жишээ нь яг яадын давуу тал нь юу юм гээл тий. За би утсаа хэлчихтэй. 70 45. 45. Тэгээ ер нь бол хүүхнүүд ч баг цайныхаа цагаар гүйж очоод гэл ингээл Хөшгөл болоо юм уу? Тий. Угаасаа. Тэгээ за. Маргааш нэг Гарчаад ирэх гэж. Sorbus дээр очиад. За, Sorbus би ерөөсөө гоошоо оргоо болоо Sorbus руу гүгээд очиж байлаа.
Би ерөөсө ботокс илгэж байгааг нэг хийлгэж чигээд. За. Өнөөдөр нэвтрүүлэг маань сэдв яаж наснаасаа залуу харагдах вэ гэдэг сэдвээр ярилцаж байгаа. За одоо дөрвөн хөтлөгчийг залуугийн зургуудтай нь харьцуулан харууллаа гинэ. Ярилцж байна. Яна. Залуугийн зураг. Миний залуугийн зураг. За тэгээ бүгдээрээ энэ хидтэй үеийн зургийн те ингээ яриа өрнүүлээд явах юм биш үү зэ манайхаа. За манай найруулагч оруулах. Хашаахыг бүр уцаач хэлхээ байжээ гинэ. Хашаах ажта замдаад булаалгасан. Залуу хүн авсан. За хашаахаа. Энэ та хоёрт нэг бэлтгэлийн хар бие нэмрийн цамцтай. За номер оруулчих. Энэ таны хэдэн настай чинь зураг вэ? Оо наадах чинь 2006. Юуш жоохон хүү шүү дээ. 16 жил юм. 16. Оо бас тийм биш үү? Хүү та гэдэгтэй айгуугаа турхаа. Тэгэхээр 2006 Та чи бүр жоохон хүү байна шүү Би дээ. бол хальт харуул мөх хөрөг сайдл гэж харах юм Та хидтэй байсан. Одоо тэгээд 16 жил 55-аас 77 гэсэн үг. 55-аас 16. 55-аас 17 30 тал юм шүү. 39. 39. Хөөе гэтээ та 39 настай цагаан устай байсан юм уу? тий ер нь тийм би ер нь 30 гээд гараад цаац. За ер нь бол одоо ингээд одоо байгаа зандаа битэрийн үе юм ба шүү дээ. Мөдөө зөгийг үйл гэсэн үг юм ба шүү. Таас та гоё гиз мэдсгүй гүзээ мүзээгүй байсан ба шүү. Гоё байсан байна. Гоё байсан байна. Хүл байсан байна. Дандаа гүзээтэй байдаг чаа. Яна миний залуугийн зураг харагдсан. Агаар. Гэрлэг чи мис үү наа. За ирвсний ярьсан палаачтай. Энэ миний барын ярьсан палааж одоо энэ палаажийн өмсгөр ингээ барынх нь ам ангаадаг болсон байгаа. За энэ миний 24 настайгийн зураг. 2004 оны зураг. 25 настай ч юм уу те тэр хоёр. Юу ээ, игний ясмас нь бүр ёртоогоо баг үлгүү шиг. Энэ үед чинь 53 ил яадаг гэсэн. Нөхөрч байхгүй, хүүхэд ч байхгүй, сураггүй. Тэгээ энэ цагаан балконыхоо доор цав цагаан урт руудаа гутламсаа тэгээд ингээд хар альчуур ингэж зангидаад хавар нүдэн шил зүгээд ингээд явдаг гэснээр бүр машин дотроос хүмүүс ингэж гарч ирж хардаг гэсэн. Зандагийн зураг гараад ирсэн. За энэ хэдтэй зандаа вэ? 24-тэй. Бас яг зандаа дээрийн чицүү зураг гэсэн үг шүү дээ. Яа, зандаа угаасаа кул залуу байсан та. Талуугаас л юу энэ духан дээр өвчлээстэйсэн юм. Би зандагийн энэ үеийнх нь түүхийг ярьж өгөө. Нэг гоё дүү. Одоо зандаа ч нөгөө хамраа эднэрт ингээд тоглодог байсан. Тэнгүүд нөгөө нэг хүмүүс ингээд цаасаар ингээд дуу захиалдаг байсан. Тэнгүүд ингээд хөгжимчт нь ингээд нөгөө цаасын дамжуулаад нөгөө дуучин дуугаа явуулсан шүү дээ, тий. Дуучнаас нь тэр цаасных нь бараг 50% нь буцдаг зандаа руу гитарчин лөө. Тэнгүүд дандаа орой яах уу, тараад яах уу, уйлцах уу, хамт хоол идэх үү, хамт суух уу гэдэг юм. Дуудаас тийм зааснууд ирдэг. Байсан гэсэн үү? Тэгээ нэг удаа очиад танилцсан чинь ингээ танилцээ зандаа хүү гэсэн чинь өөдөөс заваараад байгаа гэсэн. Заваараад байгаа. Заваараад байгаа. Хин дөрүлээш хин залуу нэртэй вэ гэдгээр өрсөлдөгөө. Зандаа хүү. Өрсөлдөгч баг. Яа. За. Гоё нэ. Тэгтээ гоё юм аа. Энэ яс нэр яс гоё сэдв бэ те. Таныг сериожа шиг юм байна гинэ. Тэгээ сериожа цаашаа царайд. Гапаки зургийг гаргаад ирсэн. Тэгтээ энэ яг жигнэсээ ч бас нөмө биш л дээ. Миний тэр бүр багын зургийг гаргаад ирэхгүй. Супер зураг байгаа шүү дээ. Нэр за энэ нөмө оюутны үеийн зураг уу? Та. Арай гарч ирэг байна. Гараад ирсэн байна. Гараад ирсэн. Оо тий. Оюутны үеийн зураг. Индиа шиг л шүү дээ. Тий, энэ миний 2 дугаар курсын зураг. За хэдэн настай гэсэн 19 настай гэсэн үг юм уу? Тий. 19 настай зураг. Одоо нөмө 27-тай. 27-тай. За. 8 жил юм. Өөр ээ. Шаал өөр шүү нөмө. Хөгшилсэн Хой, мэт. залуугаас нагаад Гүй бүр ингээ бүр цаанаасаа арьс марс бүх юм чи ингээ булбраа яг ингээ амар хөөрхөн байгаа. Одоо яачаад байгаа юм. Одоо шүү. Гүй эн чи шал өөр ээ наа. одоо болбраа биш үү? Надад яг адилхан байна одоо. Ялдамхан үгээгүй шал өөр ээ. Одоо ялтан байх байсан. Гэхдээ нэг шөдөгчөө өөрчлөгсөн харагдахгүй шүү дээ. Та нөгөө эрэгтэй болохоор тэгж байгаа байхгүй. Гэхдээ 19 настай нөмө 27 настай нөмө чи шал өөрт яаж вэ? Одоо хоёр хүүхдийн ээж болсон. Чи амьдралд нухлуулж байгаа шүү дээ. Дүү нөхөртэй болсон ч нөө. Ах нөхөртэй гэж. Одоо дүү болсон гэсэн. Хөөе,
Тэгж ярил дөрвөлөл одоо амьдралд нухлуулсан сууж байгаа юм. Тийм ээ өнөө. Би духных нь үргэлжлэн мөрчлээ. Саяны тэр 25 та зураг дээр чи 53 үлээсэн бол одоо 73 үлдээ гэрлээ сууж штэ. Тэгэл бот. Духны үржлээний нэг ингээд нөгөө нас явчихаар одоо саяных чинь 18 жилийн өмнөх зураг штэ. Нэг ялгаатай байдаг. Духны үржлээн дотор батг бүр ингээ цаана орчд юм биш үү? Манай үг хийх юм биш. Нэстэ заваа гэрч. Юу заваа гэдэг. Яа дотор ногчд юм биш. Үржлээ дотор дугтчих. За одоо өдрөд 17 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийнхаа хамтран аялагчийг танилцуулчаад тэгээд санал асуулгынхаа дүнг танилцуулах учраас манайхан их төвхтэй хүлээгээд байж байгаараа одоогийн байдлаар үзэлт 1400 гарсан явж байна. За нэвтрүүлгийн бас нэгэн хамтран аялагчаар Хулж Resort халуун аршаан сувлал хамтран аялаж байгаа. За Булган аймгийн одоо айргаараа алдартай Монгол суманд байрладаг тийм ээ 2018 онд байгуулагдсан. За одоо тасралтгүй ингээд 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайд 6 дахь жил рүү орж байна тий. За тэгээ амрагчдын ингээд хүлээж авч нөгөө мэрэг амрагчд очингуудаа ингээд мэрэгжлийн эмчит үзүүлээд заавар зөвлөгөө үзүүлсний дараа ингээд тухайн тохирсон эмчилгээ сувилгааг нь эхлүүлдэг байгаа тий. Халуун аршаан, халуун шавар, бариад засал, физик эмчилгээ, шарлаг бомб, харчуулан ормор гэх тий. Тэгээд яагаад бид нар ингээд нөгөө Хулж Resort-ыг яриад идэг вэ гэхлээр зэрэг хүмүүс нөгөө нэг шууд ингээд очичоор магадгүй ор ахгүй, өрөө ахгүй гэж болно шүү дээ тий. Тийм учраас эхлээд заавал нөгөө утасныхан дугаарлуу залгаад захиалга өгөөд тэгээд очиж байгаараа манайхаа. Мэдээч. Энд чинь Улаанбаатараас 330 км гэж шүү дээ. Бас нэлээ явж чинь шүү дээ. Гэтэ дандаа шулуун замаар ахаа. Тийм ээ. Зам нь өстой гоё шүү. Зам нь өстой гоё шүү. Гоё юу те. Тэгээд бараг 20 км тутамд Хулж аршаан сувлал гэсэн юм нөгөө юу заагаад гисэн. Одоо булганаас цаашаага сум заагаад гисэн. Айгу 5 цаг ойлгомжтой. Тийм үү. Тий 5 цаг л явж. Угаасаа Монгод ч нөөрэ халуун аршаанаар бүр алдартай газар юм билээ. Хөөе энэ 5 дахь өдөр явд юм билүү? Тэгэнгүүт аха одоо эн чи юу заяа халуун аршаан шавар гэдэг нь шавар нь бүр алдартай юм билээ. За. Би нэр уцтнаа юм руу. Тэгээд за би энэ зун Монголд очиод яг энд очиод тэгээд нөгөө орон байгаагүй байхгүй юу. Тэгээд нөгөө шаврын асуусан чи шавар нь зэ юу цай ингээд байлаа. Тэгээд ингээд нэг өдөр угаасаа нөгөө нэг имчилгээгээр ингээд очих юм бол 3 4 өдөр ингээд бүр ингээд имчилгээний өдөртэй байт юм билээ. За. Нэр би энэ дөрөв чинь аваад. Нөгөө манай аавыг мэдэрч гэрлийн ялангуяа сайн мэдэрч байна. Гоошгүй. 82 настай шүү дээ одоо. Тэгэхэд зүгээр 60 тайм шиг байдаг. Энэ нөгөө амралтанд байдаг хгүй нөгөө хужиртад. Тэгээ яг тийм нөгөө имчилгээний газар хүн амьдрах бол шал өөр юм билээ. Тэгэхээр одоо энэ Хулж Resort гэдэг чинь энд бол нэрээ очиад байхад бол хүн стажийн залууч энэ. Тэгээ булган ч нөгөө өнөөдрийн сэдвт яасан гоё таарах. Харин тийм булган ч нэгээд нөгөө бүр байгалаараа үнэхээр гайхалтай гоё штэ тий. Тэгээд хулжийн хувьд болохоор нөгөө өвлж амрагч авдаг. Тэр нь айгу гоё. Үдид явахаар ер нь гоё. Тий. Тэгээд Facebook хаягаар нас орж сонирхож болох юм тий. Шууд кириллээр Хулж Resort гэж бичиж. Тийм байна. За. За уцад хэлээрэй. За. Захиалга өгөх утас нь болохоор 94 тэг 89 12 тэг 70 34 35 36. За ингээд яна нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хулж Resort халуун аршаан сувлал хамтран аярлаж байна. Баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлгийн сэдв яаж наснаасаа залуу харагдах вэ гэдгээр ярилцж байна. Ер нь хараа нэвтрүүлэгч болохын тулд ингээд эхлээд ингээд дандаа утас сэлдэг байхгүй юу? Утасаар. Тэгээд сайн утас шолон заяа. За манай өнөөдрийн санал асуулгын ялагчаар номын тодорчээ. Баяр үргийн нэр маш шиг өрсөлтөө байна. Дараа дээр Бас ялч чадлаа. Номын 41% буюу 291 хүний санал авсан байна. За дараа нь ардаас нь гэрлээ орж ирлээ. 227 хүн буюу 28% санал авсан бол хашаах 178 хүний саналаар 17 дугаар 17% авсан бол зандаа 165 хүний саналаар 14 хүний санал авчээ. Нэрэн залуухан. Тэрэ нүгш. Хүүгээрээ яваад. Сайн байна уу? Наваг зандаг үгүй. Заваараа тэг. Заваараа. Одоо хараа би нэг сар тураад бүр яг 10 насаар залуу харж байгаа юм. Тэр таны арьс чинь унж штэ. Чамд болохгүй. Би хотаараа чамтай өрсөлдөнө зэ. За дараагийнхаа чамаас дүү харагдана. Дараагийнх руу асал руу орлоо шүү. За өөрөөс чинь ах эсвэл эгч харагдаж байгаа хүн өөрийг чинь ахаа эгчээ гэж байсан уу гинэ. Тийм ээ. Зөндөө бүр.
Ерөөсөө ингэж тийм биш. Яг уу одоо ч арай нөө ахыгч гэж би мэдэхгүй л та. Яг энэ охин надтай жацсан байхдаа гэж бодож ирсэн чи өөдөөс ихчээ гээдээсэн. Тий. Харин тэгдэг хүмүүс Бүр байдаг. ингэ зүрх зогсох шахт юм биш. Энэ харваас надад ч зүйл надаас ах баг 45 Надад байхтаа гэж бодохоор тэнгуут нь одоо би нэг аргатай болсон. Яг намайг та гэх байхтаа гэж бодонгуудаа уушлаараа хаа гэд би өрсчгүй л амар юм бэл. Тэгэхгүй хийлгээд байгаа юм чи. Намайг эсрэгээр ингээ фитнес мэднэс явахаар дандаа одоо 85 6 моргоо оныхон л байгаа байхгүй юу? Дандаа хөгшөөн чи ими гэж ярьдэн ш. Тэгэхээр нь би авс адилхан чи ими гэж яриа л явчихдаг. Надад юу тий 90-ад оны залуучууд хөөе хөшөө гэдэг. Ирээд оны ахнаар уу? Ирээд оны одоо амьд юм уу? Залуухан болохгүй бүр солиорч. За одоо хашахыг бол угаасаа бид нар ахаал гэдэг штэ тий. Тэгээд хашахыг зүгээр эвгүй санагдах юм бол хашахын нөгөө түрүү нөгөө нэг жоох хөөхөд өвөө гэдгсэн чинь танд эвгүй санагдсан гэдэг жисэн тий. Одоо тэгсэн эвгүй санагдах үйлч. Болсон уу Одоо тий. дасцсан уу? Дасчих шүү дээ. Бид нар тэгвэл ямар хашааваа гэж. Чиний өө юм уу би. Тэгэл эхлэн шүү дээ. За дараагийн асуулт. Хувцлалт бие авч явж байгаа байдал хоёрын аль нь илүүтэй наснаасаа залуу харагдахад нөлөөлөх вэ? Зандаа. Би болохоор бие авчирж байгаа байдал нь гэж боддог. Би бол хувцсал гэж боддог. Яг ингээд лаггүй залуус л ихтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийг би болохоор залуу гэж боддог. Тэгэхгүй ингээд нэг хичнээн гоё гангой хувцсан өмссөн ингээд амар залуу харагдаж хичээж байгаа мөртлөө ингээд нэг хөгшин яриад байгаа хүмүүс тэр нь надад хөгшин гэж боддог дээр. Над ч гэсэн яг сонсож байгаа юм ингээд нэг зохиолын дуу сонсоод бүр. Тэгээд 20 өсөн ч тэр надад хөгшин санагдаж юм чи. Тэр хүний хувцалж байгаа чи бас тэр хүний сэтгэлгээдээ л орно штэ. Тэгэхээр надад л авах. Зарим нь хичээдэг байхгүй. Би одоо чилээд энэ би амар ичээд. Саяны тэр нөгөө 24 5-таа байхтаа штэ тий. Би ингээд Сибирийн цагаан болгон мөсдөг гэсэн байхгүй юу? Одоо бол би юу булганаасаа айл болох зайлсхийдэг, айл болох күртэг мөвтөг тий ингээд пүүц мүүз ингээд айл болох залуу харагдах гал тий ингээд амар хичээдэг болчтой юм байлээ. Угаасаа аянда айгу өрөвдмөр. Ийм л болчтой юм байлээ. Тааха яаж ийн? Юу яаж ийн? Хувцлалтаараа. Мэдгүй. Анаас зүгээр харгалаа л ингээд. Үтэйг нугаас. Үрчтэйгээ доохонд бол их идэж байгаа. Тэгтээ хашах айгу кул хувцалдаг тий. Зандаас айгу кул хувцалдаг. Айгу гой цэвэрхэн кул. Яаж энэ хоёрын нүүрэн дээр нүггүй гэж хэлхий. Яа. Тэгээд асуугаад Би шант зогссон. тэгээд асуугаад чинь үгүй гэж хэлж амар хийцүү. Нүрнээ. Тэгэхээр хашахаас эсэндээ сайтай штэ. Хашах гой. Тий. За, наснаасаа залуу харагдах гээд хичээгээд байгаа хүнтэй таарч байсан уу гинэ нэмэ. Сая нэг тийм хүн сая юм асуулт урьслаа гэдэг байхгүй. Та энэ хоёрыг өмөрөөд идэг. Энэ хоёр таныг өмсгээд байна. За яах вэ? Би үгүйсгээгүй шүү. Гэрдээ чиггүй шүү. Яа хашах таа нэцтэй. Тэгэнгүүт хашаахыг тоохгүй байхгүй гэдэг. Угаасаа яг хичээгээд байгаа мөртөө болдгоо хүмүүс байдаг те нэг ингээд нэг залуу харагч гал. Тэгээд нэг өөрт нь яг нэг зохиж өгөхгүй. Яна чи надад тийм бод юм шүү дээ. Яа мурах. Надад аваа шидэгчил. Яа, надад яг штэ тий ингээд за чацуу ингээ үе мөртлөө, үе тэнгийнх мөртлөө пи нэг ухаантай юм яриад те нэг амар сериалтай зариалал те. Тэг чи насны юм да одоо ялж. Мэдгүй тэгээ тийм хүн Дотроо намайг бодоогүй сте. Би нэг яваасаар айдаг болчихсон. Хоёртэй. Ухаантай юм яриад те. Би яаштай те 2 жилийн өмнөөс эхлүүлээд айгуу тийм зүүр цэцэг үг хэрэгэлдэг байна. За тэг чин. Тэмдэгтэй. Гоё штэ ер нь хүүхдээ загнаж магнахтай айгуу гоё зүүр цэцэг үг мөг хэрэглэх чинь гоё идэх юм байна. Хөөе тэгээ дээрэс нь зохиолын дуу ч гэсэндээ гоё. Чи миний Марасаас таа гэж хэлээ. Гэхдээ хаана юуг яаж сонсох уу гэдэг чинь аюу чухал юм байлээ. Одоо хөдөө зам манд ингээд явж байхад те сайхан хөдөө талаа хараад цом хонгоолгосон салхи татуулаад давхиад явж байхад тэр цохилын дуу мууч бас аюу давгүй юм байл ш. Дунгамаа ч чи ремиксээр нь сонсороо.
Pink Floyd сонсохоор яг гоё болдог хөдөө явахаар. За. Тэр нэг уртын дууг тавьж явсан супер байлээ. Тэ дууч гоё тий. Гоё тий. Амар өстой яг орж илээ. Сар гэл орж илээ. Нэр шүү. Хаана яг юуг яаж сонслосоо шалтгаалт юм бэ те? Ер нь уртын дуу яг тэр нэг юм хөдөө нэг юугаар явж хахад бол сар гэл орж байгаа. Тэр бол яг ордог юм л. Одоо ингээд хотын ингээд төвөр ингээд явна шүү дээ. Тэгэхээр яг нэг Францын шансон сонсоод явахаар бас сар гэл ордог шүү дээ. Залуу юм аа. Энд гоо шансон ч залуу хүнийх бас биш шүү. энд очиж сах гэх нэг аймаа оруулчихсан. Бай Сар гэдэг. Нэр. Нэг сар хийх дуу өгөөч. Амш сар хийх чимээ. Сандра гараад шансон байла. Юу шансон гэж бараг зохиолын дуу шүү бараг зохиолын дуу шүү. Таны хувьд Гүү тэр хүмүүсийн хувьд. Тийм үү? Бид нэр бай. Аль дээр та нөгөө надад сонсгоцсон шүү. Яаж ч залуу хүний дуу л. Ахаа ихчээгээд байсан хүмүүстэй төгсөлтийн ёолконд очиод таарад уучлаарай гээл зөрсөндөө гинэ. Гүү агаа магаа гэдэг хараа амар хэцүүтэй. Гэхдээ хаших айгуу нөгөө залуу найзуудтай юм байлээ штэ. Хашихын уржнын жилийн төрсөн өдрөөр би зэбэ хийжсэн байхгүй. Жинхэнэ утгаараас орж ирсэн амтнд үйлчлэл мөчлөл. Тэгэл тэр чинь нөгөө ковидын үеэс нь бид нар нэг таньдаг хүмүүний хаал юмд очсон байсан тий. Тэгээд нөгөө үйлчлэгээ авахгүй тэгээ би бүх юмд ингээ гүгээд. Тэгэл нөгөө орж ирсэн болохоор сайн байна уу та гэж мгээл ингээдсэн чинь дандаа надаас дата чицүү надаас дүү хүүхнүүд болж тараад. Хойлож ицсэн юм биш тий найзаа гэдэг. Зүйлдээ. Хаших дандаа гоё залуу хүмүүстэй найзалдаг ер нь бол. Одоо нөгөө чихний баясаа штэ. Хатан бүр бид нар чинь дандаа дүүштэй надаас дандаа тий. Ер нь бол. Бигтэй тийм нэг хөгшин стилтэй штэ. Яг хувцлах болохоор нөгөө дотор ингээд нэг төсөөлцөн ингээд хувцалт байдагтай хүн болгонд минийх дандаа тийм нэг хөгшин штэ ер нь. Сая тэг гэрлээ саний зүр. Залуу. Үгүй штэ. Би зүгээр кул хувц цэвэрхэн хувцалдаг гэснээс би залуу хувцалдаг гэж хэлээ. Ер нь залуу хувцалдаг хүн биш угаас. Би өөрөө тэрэнд нэг дуртай биш. Гэхдээ минийх ч нэг тийм залуу хувцалтаас биш шүү дээ. Агуу та бол кул хувцалдаг байхгүй одоо нэг юм. Тэгээ залуу бол биш бас. Одоо жишээлбэл та ингээ кепком алгаа тавиад ороолт ингээ хайдаг энэ имиж чинь бас таних л байхгүй юу? Гой зогтод гоё имиж. Тэгээд нүдний шилнүүдээ та ингээ гой зэвэн шилнүүд зүүдэг. Зандагийн хувьд болохоор зэрэг зүгээр аюу цэвэрхэн хувцалдаг байхгүй юу? Цэвэрхэн. Энд чинь аюу ялгаатай шүү манайхаа. Таны зандаахын хэдтэй юм бэ гинэ? 43. Дандаа 79 оны хонь жилтэй аа. Нэгсдэг байж тээ. Ямар Таваа илдэг яа. Тэгээд залуу ямар залуу юм. Үүнээсээ нэршгэ болох. Йоо. Хаших яруу найрагч найруулагч нар шиг хувцалдаг даа гинэ. Яг зураач шиг тэр нөгөө нэг орооч зүчгээр зураач шиг хараад байдаг шүү дээ. За энэ Бичгийн хэвэн юу зураач байх ямар ч боломжгүй. Бичгийн нарцаа угаас. Энэ хүрээд 2022 оны 11-р сарын 14-ний даваа гарагийн Яна нэвтрүүлэг маань радиогийн 3-р студиэс хөгжилтөө хөнгөн байцаагаас уриатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ялагчаар хулж ирсорт халуун ашаан совилал за мөн сорбус эмнэлгийн ботокс хамтран ажиллаа баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хулж ирсорт халуун арчаан совилал захиалга авах утас 9440 тэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч эрүүл бас үзэсгэлэнтэй сорбус эмнэлэг утас 70 45 70 Яна нэвтрүүлэг хөтлөгч хаш мөгийн гэрлээ номон Дэлхийн монголчуудын аймжил радио 88.3